Дараагийн мэдээг танилцуулъя. Өчигдөр Канны наадам эхэлсэн. За харин Канны наадмыг эхлэхээс 1 хоногийн өмнө буюу даваа гарагт тус одоо наадамд оролцож байгаа оролцогчдод чиглэсэн ийм хувцсны кодыг одоо шинжилсэн асуудал бий болсон байна. За одоо шинэ хувцсны кодын дагуу бол тус наадамд оролцож улаан хевсний яслалд оролцож байгаа болон бусад хэсэгт явж байгаа хүмүүс бол нүцгэн байхыг бол хориглосон байна. За сүүлийн үед олон улсын шинжтэй кино наадам томоохон үйл ажиллагааны үеэр бол хит гэрэлцэн задгаа ийм даашинзуудыг жүжигчд болон оролцогчд өмсөх болсон. За үүнтэй холбоотойгоор Канны наадмаас тухайн шаардлагыг тавихаар шийдвэрлсэн юм байна. За одоогийн байдлаар бол тавьж байгаа журам дотор бол хит одоо гэрэлцсэн ил харагдахуйц ийм хувц өмсгийг хориглож байгаа юм байна. За мөн том одоо хэмжээтэй хормойтой ийм даашинзуудыг өмсгийг мөн хориглож байгаа юм байна. За учир нь бол ийм томоохон даашинз өмсөх нь бол тухайн одоо арга хэмжээ болж байгаа театрт сухад хүндрэл учруулдаг. За мөн одоо тухайн даашинзны хормой болон одоо бусад аксессуаратаас болоод бол зочид одоо хэвийн байдлаар бол театр руу орох урсгалд бол саад болдог юм байна. Тийм учраас бол ийхүү одоо энэ одоо наадмын үеэр тухайн ийм одоо хоригдох шийдвэрүүдийг гаргаж байгаа юм байна. За өмнө нь жилүүдэд бол Канны наадамд оролцож байсан урлагийн одод бол хит задгаа ийм даашинз том одоо хэмжээний даашинзуудыг өмсгөн түгээмэл байсан. За тухайлах юм бол өнгөрсөн жилүүдэд Элли Фаннинг, Билли Хадид, Кендл Женнер бол хит маш задгаа ийм даашинз өмссөн оддын тоонд бол багтаж байгаа. За энэ оны ихээр нэрт дуучин рэпер Kanye West-ийн ихнэр хит ил задгаа ийм даашин зөмсөж гэрэл зурагчдын өмнө бол өөрийгөө харуулсан. За үүнээс болоод тус наадам, Грэмми наадмын талаар бус харин эхнэрийнх нь одоо өмссөн хувцлалт болон биеийн байдлын талаар хүмүүс бол ихээхэн ярилцах болсон. За үүн дээр бол тулгуурлан Канны наадмын зохион байгуулагчид ийхүү хатуу журмыг бас хэрэгжүүлэхээр болсон юм байна. Канны наадмын цахим хувцсны кодтой холбоотой хэсэгт зохих шалтгаанаар улаан хевсний ёслолын үеэр болон наадмын бусагт хэсэгт нүцгэн байхыг хориглоно. За мөн зочдын урсгалыг хэвийн байлгах, театрт сухад хүндрэл учруулах том урт хормойтой хувцас өмсгийг хориглож байгаа. Наадмыг угтан авах багууд эдгээр дүрмийг үл хүндэтгсэн хүмүүсийг улаан хувцсны яслалд оролцуулахгүй явуулах ийм эрхтэй гэдгийг мэдгдсэн байна. За Канны наадмын хувьд бол зохион байгуулагчид нэлээд консерватив буюу уламжлалт байр суурьтайгаар бол тус яслалд хандаж ирсэн. Сүүлийн үед бол тус одоо наадмын зохион байгуулагчдын үүднээс дүрм журмаа бол ихээхэн чангадах болсон. Тухайлах юм бол 2015 онд эмэгтэйчүүдийг бол хавтгай ултай гутал өмсөхийг хориглож ийм хавтгай ултай хувцас өмссөн бол наадамд оролцуулахгүй байх юм шийдвэрийг гаргаж байсан. За 2018 онд бол селфи хийхийг нь хориглосон ийм дүрмийг гаргаж байсан. За харин бол одоо өсгийтэй болон өсгийгүй гоёмсог гутал шаахаануудыг бол тус наадмын үеэр өмсгөд ямар нэгэн хориглодоггүй байгаа юм байна. Гэсэн хэдий ч бол энэ жилийн хувьд энэ ил задгаа гэрэлтсэн ийм даашин зөмсгийг бол хориглосон одоо анхаарал татаж байгаа. За энэ бол мэдээж хэрэг бол энэ шийдвэрийг 1 хоногийн өмнө танилцуулсан. За энэ бол тухайн наадамд оролцож байгаа оддыг одоо хувцалж байгаа стилистүүдийн хувьд ихээхэн ийм томоохон сорилт болсон гэж үзэж болно. За өөрөөр хэлбэл тэд эцсийн мөчөд өөрийн одоо хувцалж байгаа тэдгээр ордынхаа хувцсыг өөрчлөхөөс өөр аргагүй болсон байна. За энэ одоо шийдвэрийн дараа хувцаа өөрчлөх шийдвэрийг гаргасан хүний дотор бол Halle Berry бас байсан юм байна. За түүний хувьд бол урт хормойтой даашин зөмсгөр төлөвлөж байсан боловч ийхүү одоо 1 өдрийн дараа дотор бол журам өөрчлөгдсөний улмаас бол даашинзаа салхаас өөр аргагүй ийм нөхцөл байдалд хүрсэн гэж үзэж байгаа. За сүүлийн үед бол энэ улаан хевсний ёслол анхаарал татгуулсан. За ялангуяа улаан хевслийн ёслын үеэр инфлюенсерүүд болон одод бол хамгийн галзуу, хамгийн том одоо даашинзыг бол өмсөж хүмүүсийг бол шуугаан дэгдээж олонний анхаарлыг татахыг ирмэлзэх болсон. За энэ үүднээс болоод хит том хормойтой оддын одоо яслалд оролцсноос болоод хамаг одоо зайг эзэлдэг. За тэгээд түүнээс болоод хүний хоорондын бөглөрөө үүсдэг юм байна. За үүнээс болоод одоо тухайн театрт оролцох хэвээр 2-3 мянган хүн оролцох боломжгүй хүртэл ийм төвжирэл үүсгэсэн ийм асуудал үүсэж байгаа учраас Канны наадам энэ шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За мөн одод бол Канны наадамд оролцоход их ач холбогдол өгдөг. За яагаад вэ гэх юм бол энэ бол томоохон одоо брэндүүдийг танилцуулах ийм боломжийг олгодог юм байна. За Lefty нэртэй нөлөөлөгч маркетингийн платформын мэдээсээр өнгөрсөн жил Канны наадам Instagram дээр 86.3 сая долларын EMV цуглуулсан юм байна. Yves Saint Laurent компани хувьд 14.1 сая долларын EMV цуглуулж чадсан нь бол хамгийн
дуулантай брэнд байж чадсан юм байна. За үүний 10%-ийг нь бол биелэ хадидын карамель өнгөтэй одоо ийм гэрэлтдэг даашинз бол олон нийтийн анхаарлыг цуглуулж чадсан юм байна. За энэ удаагийн бас болох одоо тухайн арга хэмжээ болох Palace Grande Theatre Lumed бол үчийн нээлтийн үеэр хүмүүс бас хувцсны кодыг зааж өгсөн. Ингэхдээ хар зангаа үчийн одоо даашинз өмсөх шаардлага тавьж байгаа юм байна. За мөн энэ үүнтэй холбоотойгоор бол наадмын хувьд селфи хийх болон одоо энэ бусад хоригдлтуудыг бас хэрэгжүүлэхээр болсон байна. За мөн одоо энэ одоо наадмын одоо зохион байгуулалттай холбоотой ихээхэн сонирхол татж байгаа энэ үйл явдлууд нь цаашдаа энэ хувцсны чиг хандлага за мөн олон улсын хэмжээнд болж байгаа томоохон арга хэмжээнд хэрхэн одоо бие хавж хувцлагад тодорхой стандартыг тогтоож өгч байгаа юм байна.